За сайн байцгаана уу залуучуудаа. Тэгэхэд 12 дугаар дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараараа илүү маркет юу болж байна? За илүү техник шинжилгээ юу болж байна? За одоо дэлгэцэн дээр яг харуулад бид хоёр ярий гэж шийдлээ. Тэгээд бас энэ удаадаа бас commodity зах зээл. За өмнө нь бид хоёр бас юу гэж бас ярьж өмнө нь бас юу гэж бичиж энэ зах зээлийн талаар үзэл бодлоо хуваалцж исэн. Өнөөдөр тэгээд ямар хөө байна? Энэ талаар бас ярилцъя гэж шийдлээ. Тэгээд нэг хаас бол дөрвөлж маркет өнөөдөр ямар хуу байгаа даа. За commodity зах зээл илүү энэ удаад энэ жил бол маш одоо сонирхолтой харагдчихэв. Тэгээд энэ талаас бол танаас бол төрүүлээд асууя. За хувьцаанууд юу нь юу болох юм? Бас надаас нэг сонирхолтой асуулт байгаа нь за ингээд хөрөнгөний зах зээл одоо маш эвгүй байдалтай болцсон тий. Одоо энэ дээр хүмүүс унлаач гэсэн хөрөнгө оруулах юм уу гэхээр бас айгүй хэцүү нөхцөл байдал нь өөрөө тий. Одоо ингээд энэ асуудлууд инфляц өсөд байна гэдэг ч юм уу, бодлогын хөв өсгөж магадгүй ч гэдэг ч юм уу. Энэ асуудлуудыг яхаар за технологийн хувьцаануудад хөрөнгө оруулах гэхээр хэцүү байна. За өөр юунд хөрөнгө оруулж болох юм? За одоо миний бодож байгаагаар за одоо ойл өсөд байгаа. За энэ ойлын томоохон одоо энэ тоглогч компаниудад хөрөнгө оруулах нь зүйтэй юм уу? Буруу юм уу гэдгийг та энэ талаас тодорхой болгож өгөөч гэж хүсэж байна. За ямар бол асуулт вэ? Харин тий. За юу яа? Багцлаад асууж. Ер нь бол яг зүгээр харж байгаа үнцгүүдэл яриад тэгээд амар тоочны одоо тэр компани энэ компани гэж ингэж ярихаас илүү ерөнхий жоохон чиглүүлэх маркаар л ярьсан зүг болов гэж бодож байна. Яг тэгэхээр би ч гэсэн одоо яг үнэндээ бол зах зээлийг одоо шууд унчна гэж мэдэхгүй байгаа. Эсвэл шууд өсчихнө гэж мэдэхгүй байгаа учраас харж байгаа л одоо үнцгнүүдэл ярина л гэсэн үг л дээ. За тэгэхээр дэлгэцээ ширэлчээ тий харагдаж байна уу? Харагдаж байна. Тэг яг бид нар хөрөнгөний зах зээлийг харахаар юу гэрн голчилж хардیں۔ Гэхээр S&P 500 индексийг л үндсэндээ гол болгож хардаг. Яагаад тэгэхээр энэ өөр Америк нэгдсэн улсын тэр эдийн засаг ямар хуу байгаа вэ гэдэг дээр одоо үндсэн гол дүгнэлт өгдөг одоо индекс гэж ойлгож болно. За дангац одоо юу гэдэг Америк нэгдсэн улсын талаар яриаггүй одоо бус улсуудын талаар ярих юм бол хөрөнгөний зах зээлийн топ индекс гэж яригддаг. Тийм болохоор бол S&P 500 индексийг бол одоо та бүхэнд харуулж бас ярих зөв юм болов уу гэж бодож байгаа. Тэгээд яг би нэг олон бас зүйлийг ярихаар өөрөө бас сайн мэдхгүй дээргээд тэрэндээ ороогдох асуудал үүсэх боломжтой гэж үзэж байгаа учраас ерөнхийдөө трендийн тухай ойлголтын дээр тулгуурлаад хүмүүс ер нь S&P 500 индексийг яаж хардаг байсан гэдэг талаас нь бол илүү тодорхой мэдээлэл өгье гэж бодож байна. За тренд гэдэг ойлголт бол нэг үндсэндээ нэг юм гурван одоо юу явж идэг. Одоо тренд явж идэг гэж үздэг. Primary trend буюу маш одоо урт хугацааны. За тэрийг нь бол яг тэдэн жил гэж хэлэхэд хэцүү. За үндсэндээ бол одоо энэ топ индексүүдийн хувьд бол 2 дугаар дайнаас хойш бол тасралтгүй өсөж байгаа гэж үздэг. Энийг бол primary trend гэж хэлээд байгаа байхгүй. За secondary trend гэж бол одоо тэрэн дотор байгаа явж байгаа трендүүдийг бол авч үздэг. Тэгэхээр өнөөдрийн бид хоёулынх нь ярих зүйл илүү энэ secondary trendтэй холбоотой болов уу гэж бол би ойлгож байна. За тэгээд яг энэ ковидын уналтаас хойшоогоо зүгээр S&P 500 харахаар нэг хэд хэдэн томоохон шалтгаануудаас болж унжсэн энэ асуудлууд байгаа. За ингээд тэрэн дээр л хамгийн чухал нь мэдээж нөгөө юунаас болоод ковид босноос болоод бол 20 оноос хойшоо уналт хийсэн байдаг. За би нөгөө юу хайгаад шүү. Энэ ч өстой ойр хэрэглээгүй. Эвгүй болчих. Энэ нэг уналт орсны дараагаас зах зээл өссөн талаар ярих гэж байгаа л асуудал юм. Тэгэхээр надад бол одоо нэг ийм л нөхцөл явж байгаа юм байна л гэж харагдаж байгаа. За яг энэ бол доошлсон шүү бисээ дутуу зурчлаа. Ийм. Тэгэхээр энэ нөгөө нэг том тренд гэж хэлээд байгаа тэр 2 дугаар дайнаас хойшоо явсан трендийг бол одоо дотор нь одоо багтаж байгаа гэх юм уу тийм тренд гэж ойлгож байна. За тэгэхээр энэ 20 оноос дээшээ өсөлт бол юутай холбоотой байдیں۔ Гэхээр мэдээж ковид уснаар бол юунууд төв банкуд
одоо жишээ нь бодлогынхаа үг доош нь буулгаж тэрхүү зах зээлд хийх боломжийг нэмэгдүүлсэн буюу мөнгөний бодлогыг бол илүү зөөлрүүлсэн ийм нөхцөл болсон. За ингээд бол хөрөнгөний зах зээлүүд дээр бол томоохон өсөлт орсон гэдэг нэг ийм шалтгаан байна. Тэгэхээр энэ өсөлт ойролцоогоор хэд орчим хувь дээр очиод эргээд унсын. Тэгээд тэрний дараагийн өсөлт хизээ яаж явсан бэ гэдэг одоо ойлголтыг л хоёлаа ярих гад байгаа ийм асуудал юм л та. Тэгэхээр зөвхөн энэ дээр бид нар том цагаар юмыг шинжлэхдээ бол энэ Fibonacci-гийн retracement level-үүдийг ерөнхийдөө маш их сонирхох боломж үүсдэг гэж ойлгож байна. Тэгэхээр 20 оноос ер нь бол 22 он хүртэлх өсөлт бол тэр зах зээлийг тэлэх бодлогын дагуу бол өссөн. Энэ яагаад унсан байдгийг гэхээр тэлэх бодлого өөрөө юуг дагуулж ядг вэ гэхээр инфляцийн одоо нөхцөл байдлыг бол дагуулдаг. Тэгэхээр инфляц бол өндөр болсноос үүдэлтэйгээр за хөрөнгөний зах зээл бол ерөнхийдөө эргээд бууж гисэн ийм нөхцөл байхгүй. Тэгэхээр ингээд харах юм бол бид нэг тодорхой Fibonacci-гийн левелүүдийг татах юм бол за нэг 50 орчим хувь дээр эргээд очиж буугаад 22 онжонгоо унаад гэсэн үг шүү дээ. Тэгээд дараагийн өсөлтийг энэ төр хийсэн байдаг. Тэгэхээр энэ дараагийн өсөлт бас хэдэн юутай холбоотойгоор явсан гэхээр энэ өөрөө нөгөө зах зээл рүү орсон мөнгөний хэмжээ нь их байгаа учраас энэ дээр инфляц буугаад ихсэн учраас буюу байх ёстой хэмжээ рүү ойртож эхлэхээр хөрөнгөний зах зээл өссөн ийм өсөлт байдаг. Тэгэхээр энэ дээр нь бас би Fibonacci-гийн левелийг татаж та хэдэд харуулах гэж байгаа. За энэ бас нэг 50% дээр ирсэн байдаг. Тэгээ үндсэндээ бол S&P 500 индекс бол Fibonacci level-ийн 50 гэдэг энэ хүү level дээр ирэх сонирхол асар өндөр байдаг буюу 45 оноос хойшоо тодорхой хэмжээний secondary буюу дунд цагийн трендүүд дээр бол эргэж унахаараа нэг 16 удаа 50% дээр ирсэн. За нэг 3% дээр ч илүү 61% дээр ирээд буцсан байдаг. За нэг 1-2 удаа ч илүү нэг нь 38 руу бууж ирсэн байдаг. Тэгэхээр хамгийн их тохиолддог юм юу юм гэхээр ерөнхийдөө 50%-ийн одоо үнэлтэн дээр эргэж ирээд буцаа дараагийн өсөлтийг хийсэн байдаг л гэж одоо үндсэн тоон датанууд дээр тулгуурлаж байна л да. Тэгэхээр энэний дараагийн өсөлт буюу өнгөрсөн 4-р сараас хойшоо саяны одоо өнгөрдөг одоо чи 1-р сарын сүүлийн хэсэг багхгүй. S&P 500 индекс 7000 түвшнийг шалгаж байгаа. Тэгэд энэ хүртэл одоо 100% гэж үзэх юм бол ойрох дорнодын асуудлаас хамааралтайгаар зах зээл унаад хэдэн хувь руу унах боломжтой бай гэдэг л асуудал яригдах гэдэг нэг үг л дээ. Тэгэхээр энэ дээр би зүгээр татаад харах юм бол ойролцоогоор эхний ээлжинд бол нэг 50% гээд хүлээх юм бол ойролцоогоор нэг 6000 орчим руу ер нь бууж ирэх сонирхол өндөр байгаа. За 5900 ч. За яг уу би илүү нөгөө техник шинжилгээ талаас нь юмыг тайлбарлаад байгаа шүү. Хэрвээ энэ унах юм бол гэдэг санаан дээр тулгуурлаж ярьж ийн гэсэн үг. Тэгэхээр энэ өөрөө нэгдүгээрт айгүй боломжийн хэсэг байх болов. За тэрний дараагийн хэсэг буюу энэ 38 гэдэг левел. 38 дээр ирэх боломж бас нэлээд өндөр харагдаж байгаа. Яагаад тэгж харж байгаа юм гэхээр monthly candlestick гэдэг зүйлээр харах юм бол энэ дээр асар том одоо юу үссэн байх боломжтой. За би түр арилгах гэж нэг нь. Энэ өөрөө энэ candlestick ба шүү дээ. Доошоо унсан ч хүмүүс худалдаж авсан гэдэг санаа авахгүй. Энэ доороо ийм том candlestickтэй байдаг гэдэг бол борлуулад байсан боловч яг энэний дараагаар эргүүлж худалдаж авсан буюу нөгөө тарифын асуудал бас тийм ч хүнд асуудал байгаагүй юм байна. Илүү одоо хүмүүст цаг өгсөн ийм асуудал боллоо гэж бол ерөнхийдөө харж байгаа. Тэгэхээр энийг юу гэж дүгнэдин гэхээр ингэж харддаг л да яг би илүү техник шинжилгээ гэдэг юмыг л харуулдаг. Энэ дээр маш том хэмжээний юу өссөн байх боломжтой. Demand гэдэг бол одоо эрэлтийн хэсэг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ monthly demand гэдэг бол том цагийн эрэлт. За тэгээд энийг илүү нөгөө юугаар нь авч үздэг л дээ. Хугарлын цэгээр нь дээр авч үздэг. Тэгээд за ингээд буцаагаад харах юм бол одоо бидний Fibonacci-гийн левелээр харах юм бол энэ ойролцоогоор нөгөө 38 гэдэг левел дээр ирэх боломж байна уу гэж рүү нэлээ ойртчих гэсэн үг л дээ. Тийм ээ. Энэ давхцал. Тэгэхээр яг хуу энэ дээр бол demand байх боломжтой. Өнөөдрийн нөхцөл байдлаар харах юм бол яг хуу өнгөрсөн 7 хоногт CPI буюу за инфляцийн нөхцөл ингээд өсөд ороод ирэхээр өөрөө төв банкнаас тэрхүү бодлогын хөв бууруулах боломж бол асар хөнгөж байгаа ийм хэлбэрлэлтэй. Тэрийг хэрвээ бууруулах юм бол дахин инфляцийг өдөөсөн ийм нөхцөл рүү шилжих учраас ерөнхийдөө тэрийг хийхгүй байх магадлал өндөр болж байна гэсэн үг байхгүй.
Тийм болохоор хөрөнгөний зах зээл дээр бол ерөнхийдөө унах хандлага над миний хувьд бол байх болов уу гэж бодож байна. За би сүүлийн 3 жилийн хугацаанд бол бүр тасралтгүй бүр ямар ч юм тохиолдож исэн дээшээ гэж ярьж исэн хүмүүсийн нэг. Тэгэхээр одоо эргээд би 7000 лейлийг шалгацсны дараагаар ингээд асуудлууд үүсээд за ойрхон дорнодын асуудлаас болоод инфляцийн нөхцөл байдал тоон датагаар одоо батлагдаад эхэлж штэ тэ нэмэгдэж байгаа гэдэг нь. Тэгэхээр миний хувьд бол нэг энэ левел рүү хүлээсэн зөв юм болов. За 50% дээр бол ямар ч гэсэн 16 удаа 45 оноос хойшоо 16 удаа очоод давтагдсан тоогоор байгаа юм чинь 17 дахь нь яагаад байж болохгүйгээд 50 юм уу? Эсвэл 38 гэдэг левелийг ерөнхийдөө хүлээх сонирхол өндөртэй байна гэсэн үг. 38 дээр нь бол илүү энэ одоо юуны асуудал яригдж штэ тий. Демандын асуудал яригдж байна. Тэгэхээр энэ хоёрын давхцал бол нэлээд боломжтой цэг юм болов уу гэж харж байна. За энэний цаана яг хөө бид нар индекс хараад байгаа боловч энэний цаана юу байдгийг гэхээр ерөнхийдөө компаниуд бол нэлээд сайн хямдарч орж ирдэг. Жишээ нь энэ 2022 оны энэ уналтаар бол нөгөө Meta компани хамгийн том унааны хэсэг байдаг байхгүй нөгөө $90 руу орж ирсэн 300 хэдээс ч үлээ $90 руу орж ирсэн ийм нөхцөл байдаг. Тэгэхээр энэний цаана компаниуд маш сайн хямдарч идэг. Тэгэхээр бидэрт нөгөө хөрөнгө оруулах боломж маань энэ нөхцлүүдэд л биелдэгтэй. Тэгэхээр интерест рейттэй холбоотойгоор төв банкны бодлоготой холбоотойгоор цаашдаа хөрөнгөний зах зээлийг тэлэх буюу за мөнгөний тэлэх бодлого руу шилжих боломжгүй байх юм бол энэ өөрөө зах зээлээс мөнгө гарч явах үндсэн гол одоо шалтгаануудын нэг болно. Тэгээд энэ хэрвээ хэрэгжээд S&P 500 индекс доош гомдох юм бол надад ийм левел чухал байна л гэсэн санаа юм. Тэгэхээр яг хөө эндээс харахад бол S&P 500 индекс бол илүү дахиад доошогоо боломж байна гэж бол миний хувьд бол харж байгаа, үзэж байгаа, хүлээж байгаа. Гэхдээ зах зээл өөрөө яг тийм одоо юу гэдэг миний зөвхөн бодлоор ч юм уус бол нэг унаад хахаас илүүтэйгээр яг юу болох гээд байгаа, юу болж байгаа вэ гэдэг дээр л одоо реакц өгдөг. Тийм учраас энэ ойрхон дорнодын асуудал юу гэдэг одоо энэ 10 одоо тавигдсан шаардлаганыхаа дагуу ингээд хоёр орон тэр дайныг үргэлжлүүлэхэ болох юм бол одоо магадгүй инфляц дараагийн сард эргээд одоо эерэг дүн рүү шилжих юм бол энэ маш хурдтай S&P 500 индексийг дээш нь өсгөх боломж бий болж байгаа гэсэн үг. Тэгэхээр хэрвээ оны төгсгөлд одоо төв банкнууд хүүгээ илүү өсгөх энэ чиглэл рүү явхаа болж байгаа юм бол S&P 500 эндээсээ үргэлжлээд өсөд явахыг бол үүсэхгүй. Гэхдээ бидэрт одоо яг өгсөн тоон дата өнгөрсөн 7 хоногийн CPI мэдээлэл доошо болж эхэлж байгаа учраас 2 дахь удаагийн буюу одоо дараа сарын CPI мэдээллийг хүлээх хэрэгтэй. Миний хувьд бол яг 2 удаагийн дараасан энэ одоо бууралт ч гэдэм 2 удаагийн дараалтсан өсөлт нь эдийн засгийн ойлголт нь юу гэж үздэг гэхээр энэ өсөлт ирж гин эсвэл бууралт ирж гин гэдгийг одоо конфирм хийдэг ийм нөхцөл байдаг байхгүй. Тэгэхээр 2 дахь эргээд инфляцийн нөхцөл байдал өсөөд ингээ ороод ирэх юм бол ерөнхийдөө л цаашдаа бол унаад явчих болов гэдэг ийм хүлээлт байгаа. За тэр нэг эдгээр левелүүд дээр бол харьцангуй тогтох магадлал байгаа. Тэгээд хэрвээ үнэхээр тэр одоо юу гэдэг ойрхон дорнодын асуудал нь амжихгүй үнэхээр ингээд инфляц дэлхийд даяар маш хүчтэй болоод ингээд байх юм бол энэ өөрөө тийм тогтмол ч гэсэн одоо баталгаач биш л дээ. Тийм учраас бид нар бол яг тухай бүртэн л одоо энэ шинжилгээнүүдийг хийж шинжилгээнүүдээр юу хийж явах нь айгүй чухал байдаг. Шийдвэр гаргаж явах нь чухал байдаг. Надад 7000 хүрсний дараа яг тэр зах зээлээр гаргаж байгаа реакц айгүй сонирхолтой байсан. Ерөнхийдөө бол нэг 2 сар орчим 7000-ыг очиж чеклээд тэр дээшээгээ гарахгүй байгаа асуудал байгаа. Энэ өөрөө юуг илэрхийлж ийнү гэхээр supply гэдэг ойлголтыг бол одоо баталж байгаа асуудал юм байна. За сараар харах юм бол энэ хоёр candlestick гэлтэй ер нь бол тэгээ энийг харахаар ер нь бол энэ 50 body candle гэдэг юм биднэрт харуулдаг юм л да. 50 body candle гэхээр юу гэхээр үндсэндээ бол томоохон хөдөлгөөн хийхгүй энэ дээр авах зарах үйлдэлүүд бол ерөнхийдөө тэнцээд орж ирээд байгааг батлаад байгаа гэсэн үг. Эрэлт нийлүүлэлт чи адилхан болоод байна гэсэн үг шүү дээ, тэ. Ийм үед яад юм гэхээр энэчээ том supply хэсэг үүсдэг. Supply хэсэг үүсдэг. Тэгээд supply хэсгийн дараа ийм том одоо candlestick-ээр энэ төр доошогоо орж ирэхээр энийг юу гэж үздэг гэхээр энэ бол өөрөө leg out гэж нэрлээд дараагийн орж байгаа ногоон candlestick энэ орчмоос доошлоод эхлэх юм бол маш аюултай байдаг гэсэн үг. Энэ supply-ийг чинь одоо юу хийчих чинь гэсэн үг байхгүй. Батлаад
одоо харуулж чинь гэсэн үг энэ candlestick-ээр. Тэгэхээр энэ ч одоо хүмүүсийн зарах сонирхол үүссэн байгааг энэ дараагийн орж ирсэн candlestick энэ хавьяас ч юм уу ерөнхийдөө одоо confirm хийгээд доошоо болоод эхлэх юм бол энэ одоо нэрнгээсээ энэ ч хүмүүсийн зарах ордер одоо цуглдсан байгаа гэдгийг л одоо баталж байгаа асуудал болдог л доо. За line chart-аар бол яг энэ хугарлын цикл гэж л үздэг юм. Гэтэ яг нэг амар яг энийгээ ирээд мөргөөл буцаад ах нь хаашийн ерөнхийдөө энэ орчимд нэг юм зон гэдэг зүйл тогтож байгаа гэдгийг айгуу сайн ойлгох хэрэгтэй. Зон гэдгийг бид нар юу гэх юм хэрэг энэ орчимд л ерөнхийдөө хүмүүсийн зарах сонирхол бий болж байгаа гэдгийг хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ candlestick нэг энэ 7 хоногт нэг дээшгээ чеклээд доошлоод эхлэх юм бол нөгөө суур талаасаа тэр дайны асуудлууд эргээд хөндөгдөд ороод ирэх юм бол тэндээс нь би юу гэж харах гэдэг нь гэхээр инфляц бол үргэлжлэх юм. Инфляц үргэлжлэх юмд хоёр улирал дараалчих юм бол S&P 500 индекс дээр надад тийм амир дэше хараад ах шаардлага байхгүй болчихно гэсэн үг. Учир нь нөгөө бодлогын хөв буулгахгүй болж байгаа. Бодлогын хөв буухгүй гэдэг чинь өөрөө зах зээл рүү одоо нийлүүлэгдэх мөнгөний хэмжээ ерөнхийдөө юу болж эхэлнэ гэсэн үг. Одоо багасаж эхэлнэ гэсэн үг. Тийм болохоор хүмүүс яг ингээд бэлэнгээр мөнгө гаргаад хувьцаа авах ч юм уу, asset бол худалдаж авах дээр бол нэлээд асуудал үүснэ. Тэгэхээр энэ ерөнхийдөө баг нэг ийм нөхцөлийг бүрдүүлэх болов гэж харах гэдэг доошоо тий. Тэгэхээр яг хөө техник шинжилгээ биднэрт яг юу хэлдэг гэхээр хүмүүст яг энэ эрэлт нийлүүлэлт гэдэг юмыг л аягүй сайн харуулдаг. Энд ч хүмүүсийн эрэлт буюу худалдаж авах сонирхол байна, demand байна. Энд ч хүмүүсийн нийлүүлэлт буюу зарах сонирхол байна, буюу supply байна гэдгийг л одоо баталдаг ийм одоо ухагдах юм баггүй. Тэгэхээр техник шинжилгээгч айгүй зөв одоо үнэлж дүгнэх хэрэгтэй. Хүмүүс одоо техник шинжилгээнд дээр нэг ийм ойлголтыг яриад байдаг л да. Илүү одоо юу гэдэг өнгөрсөн түүхэн дээр болж исэн зүйлд автагдах асуудлыг илүү чухал гэж үзээд байдаг. Тэр нөгөө паттерн гэдэг зүйлээр илрээд яваад байдаг байхгүй. Тэгэхээр паттернаар бид нар хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах юм бол за магадгүй байж болно. Паттерн үүсэж байгаа нөхцөл чинь өөрөө юу юм гэхээр ардталт нь яг энэ эрэлт нийлүүлэлт нь үүсэж байгаа нөхцөлийг батлаад явж идэг байхгүй. Тэгээд тэрийг нь ойлгоод мэдчих юм бол эрэлт нийлүүлэлтнээсээ болоод ийм гурвалжилж орж ирээд байгаа юм байна. Эсвэл бол энэ ч нэг ийм юу үүсээд байгаа юм байна те. Child center үүсээд байгаа юм байна гэдгээ тодорхойлчих юм бол хүмүүст илүү сайн мэдээлэл болдог гэсэн үг. Тэгэхгүй нөгөө гурвалжин гэдэг дүрсээр нь хайгаад ахаар хаасайг гурвалжин дүрснүүд үүснэ. Тэр болгоом нь одоо нөгөө эрэлт ч юм уу нийлүүлэлт ардталт нь байгаа гэдгийг харуулж чадахгүй. Тийм учраас миний хувьд бол зүгээр нэг ийм supply хэсгийг бол одоо байх боломжтой маа гэж татцсан хүлээж ин л гэсэн үг. Тэгээ энэ хэсгээс доошлоод эхлэх юм бол за тэгээд дахиад нөгөө суур үзүүлэлтүүд нь яаж байгаагаас хамаарат бол тэр доошоогоо харах боломж байна л гэж харах гэдэг. Тэгэхээр нэг ийм ойлголт байна. За энэний цаана бол одоо томоохон айтайхан компаниуд байна л да. Одоо жишээ нь Microsoft бол хэрвээ энэ доошлоод унаад ороод ирэх юм бол биднэрт худалдаж аваач гэдэг үнэхээр гоё зэгүүд гаргаж өгөх байх. Урт хугацааны нөгөө хөрөнгө оруулалт хизээ хийж эхлэх наа чи угаасаа амар үнэтэй болцсон байна гэд нөгөө хүмүүсийн яриад байдаг зүйлсүүд чи асар гоё хямдарч орж ирэх ийм боломжийг бол бүрдүүлэх бахаа л гэж би бол хувьдаарж байна. Би нөгөө түрүүн 22 онд болсон тэр инфляцаас үүдэлтэй зах зээлийн уналтыг та хэд энэ нөгөө мета компаниар тайлбарлах айгу дуртай би өөрөө. Энэ өөрөө яагаад гэхээр бид нар Meta гэдэг компанийг угаасаа бүүнөрөө мэддэг, Facebook-ыг хэрэглэдэг ийм хүмүүс байхгүй. Тэгэхээр хямдарсныг нь хинч мдэггүй гэж хэлээд нь шүү дээ. Энд чинь 385 гэдэг үнээс $90 руу бууж байгаа боيو бараг 80% хямдарсан байдаг байхгүй. Тэгэхээр чинь Meta Facebook компани та насаараа авч худалдаж хадгалах боломжтой бүтээгдэхүүнийг 80% хямдруулад өгж байгаа гэсэн үндсэн санаа явж штэ. Тэгээ бид нар яг энэ хамгийн доод хэсэг мэсгээс нэх амар ингээл барьж авах гэж маах гэж ингээд зориод авах шаардлага байхгүй. За магадгүй нэг жоохон тодорхой хэмжээний техник шинжилгээ хийдэг бол энэ чэнэс нөгөө Dovchi оргийнхаа үндсэн гол 6 зарчмын дагуу эргэлт ирж гин үү буюу тренд ирж гин үү гэдгийг харах хэрэгтэй. Дахиад суур үзүүлэлтүүд нь ямар хуу байгаа гэдгийг харах хэрэгтэй. Жишээ нь бол одоо энэ мета дээр бол инфляцийг ингээд харах юм бол инфляц 2 дахь улирлаа дараалан бууж байгаа нөхцөл чинь энэ багхгүй 22 оны энд гэсэн үг. 22 оны 10 сарын 13-нд байгаа энд. Тэгэхээр чин инфляц 2 улирал дараалан бууна гэдэг чинь инфляц ерөнхийдөө бууж байгаа гэдгийг конфирм хийж гин гэсэн үг. Тэгэхээр инфляц бууж байгаа юм бол эдийн засаг дээр гарах тэр эрсдлүүд багасж байгаа гэсэн санаа. Тэр эдийн засаг дээр гарах эрсдэл багасж байгаа юм бол хөрөнгөний зах зээл өөр өснө гэдэг үндсэн логик явж гин гэсэн. Тэгээ энэ дэшээ хүрэхдээ бараг 8 зүрсэн байдаг те.
Тэгээ яг зүгээр хамгийн доод сегмигээс нь худалдаж ав гэж хэлэхэд бол хэцүү. Тэр өөрөө нэг тийм боломжтой зүйл биш. Гэт нэг 100 ч юм уу 150-80-аас худалдаж аваад нэг 600 орчим руу зархад л ерөнхийдөө хангалттай л гэсэн үг. Тэгэл тэрийг эсвэл бол хэрвээ үнэхээр тийм доороос худалдаж авсан бол зөвхөн хөрөнгө оруулалт болгоод хэдэн жил орох. Тэр өөрөө та бүр том ашиг өгөх болно. Одоо ингээд арилжаа их гэд хүмүүс маш их шаналаад зовоод штэ те тэр нөгөө юуг нь үндсэндээ одоо тэр сэтгэлийнх нь хямралыг давхгүй штэ. Тэгэл голд нь зардаг ч юм уу эсвэл бол өөр юм худалдаж авах гад ингээд ашигтай байгаа дээр нь зардаг байж мэж гэдэг ийм асуудлууд үүсдэг. Тэгэхээр ер нь бол техник шинжилгээнд дээр нэрэлт нийлүүлэлтийг хайж болоод за тэр нөгөө макро эдийн засгийн шинжилгээнээс ямар нөхцөл бүрдэж байгаа вэ гэдгээр нь хөрөнгө оруулалт хийх юм бол өгөөж сайтай ийм зах зээл ялангуяа эквити зах зээл бол биднэрт айгүй хол юм шиг байдаг боловч одоо энэ одоо тэр инфляцаас болж унжижсэн тэр мета компани үнэлгээ энтрийг хүмүүс ерөөсөө мэдэхгүй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ингэж боломжууд үүсч идэх шүү л гэдгийг энэ дээр тайлбарлаж хэлэх гэсэн. За тиймэрхүү байна. Ер нь бол ерөнхий зах зээлийг. За та ер нь за газрын засны нөгөө нэг томоохон компаниуд за Shell, BP гэл томоохон компаниуд байгаа шүү дээ. Ер нь бол одоо ингээ хөрөнгө оруулахад юу гэж харж байгаа вэ? Газрын тосон дээр бид нар нэг амар ч оройтсон юм байхгүй бах гэж бодож байна. За миний хувьд бол Exxon болон за Chevron энэ төр дээр л нэлээд юутай л да. Одоо хөрөнгө оруулах санаа нь тэд нар дээр л байгаа гэсэн үг. Тэгэхээр яг нөгөө нэг 20 оноос тэр нэг 4 сарын 9-ний асуудал хүртэл хэдлээ нэг Fibonacci-гаар л зүгээр харъя л да. Би нөгөө энэ чинь all time high хийгээд явж байгаа учраас надад нөгөө түүх байхгүй учраас юу хийхэд айгүй хэцүү гэсэн. Тэгээд энэ хэд орчим хувь руу бууж ирээд эргээд өсдөм бэ гэдэг нь л надад жоохон сонирхолтой болж эхэлнэ л дээ. Тэгэхээр энэ өсөлт аль хүртэл явах вэ гэдгийг бол одоо тэд хүртэлгээ шууд мэдэхгүй учраас би одоо ингээд шууд Fibonacci татаад за тэр хүртэл энэ хүртэл 100% өссөн юм байна. Энэний онолт нэг энэ дээр ирээд буцаа явах юм байна гэж хэлгээд жоохон хүндрэлтэй байгаа. Гэхдээ эдгээр компаниудын хийж байгаа тэр нөгөө нэг суур макро гэж хэлж байгаа тэр мэдээллүүд нь айгүй чухал. За Exxon, Chevron, за өөр одоо юу гэдэг те BP, Shell ч гэдэг юм уу эдгээр компаниудын хувьд бол харцангуй бас өсчихсөн байгаад байгаа өнгөрсөн 1-р сараас хойшоо. Гэтэ энэ өсөлт нь хандсан гэдэг ч юм уу эсвэл хүмүүсийн үнэлгээ нь ингээд болчлоо гэж хэлэхэд бол арай эртвэж магадгүй. Яагаад тэгэхээр яг тэр нэг юуны асуудал бас дуусаагүй байгаад байна шүү дээ те. Ойролт орнуудын асуудал дуусаагүй байгаад байна. Тийм учраас эдгээр компаниуд надад нэлээд сонирхолтой байгаа. За ийм компаниуд бас нэлээд сонирхолтой байдаг. За би natural gas-тэй холбоотойгоор зарим компаниудыг харуулъя. За жишээ нь Shinera Energy гэдэг компаниг би нэлээд олон жил ярьж байгаа. Би бүр оюутан багтаа энэ дээр 90 орчим доллар дээр нь хөрөнгө оруулах шаардлагатай компаниудын нэгээгээд одоо миний одоо судалгааны ажил энэ компани дээр хийгдсэн байдаг байхгүй. Тэгээд ягаад Shinera Energy-г одоо чухал гэж үзэж байгаа юм гэхээр ерөнхийдөө л юутай холбоотой Орос-Украины дайнтай холбоотой. Орос-Украины дайнаас болоод бол пайплайнаар явдаг тэр байгалийн хий гэдэг ойлголт бол ерөнхийдөө жоохон барууны орнууд руу бол хэцүү болж эхэлсэн. За нөгөө Nord Stream-ийн асуудлыг ярьж болно. За тэгээд тэрнээ дараа бол дараач яг тэр үеэр угаасаа байсан технологитой Shinera Energy гэдэг компани тэр нөгөө байгалийн хийг илүү их градусд хүргөөд за хасах 162 градус гэж байгаа. Тэр температурт хүргөөд 600 дахин жижигхэн ийм одоо юутай болгоод одоо хэмжээтэй гэх юм уу те одоо нөгөө эзлэхүүнийг гадаа шүү дээ тий эзлэхүүнийг ингээд жижигрүүлчихэж шүү дээ тэгээд тээвэрлдэг болсон. Тэгээд энэ тээвэр хийгддэг болсноос хойшоо бол юуны хувьд байгалийн хийн хувьд бол энэ чинь шинэ технологи нь ороод ирээд явж байгаа гэсэн үг болчихж байгаа. Тэгэхээр тэр технологиг хэрэгжүүлж байгаа компани бол өсөх нь одоо бараггүй баяжхан бараггүй гэдэг шиг нэг ийм зүйл бол харагдчихсэн л та. Тэгээд одоо бол яг хөө зүгээр $265 үнэлгээтэй байна. Хайдаа бол 300 хүрсэн байна. Тэгээ энэ компани өсөх магадлал бас одоо өндөр хിവэрэ байгаа. Яагаад тэгэхээр энэ байгалийн хий гэдэг бол өөрөө маш одоо тийм цэвэр эрчим хүч гэдэгт тооцогддог. За мэдээ сэргээгдэхин араас орж байгаа. Тэгээд цэвэр эрчим хүчин болвол энийг хэрэглэх сонирхол бол улс орнуудад одоо нэлээд өндөр байгаа гэж ойлгож байна. Японыг одоо магадгүй тэнд амьдардаг хүмүүс байх юм бол мэдэх бах одоо боллоотой
газар явдаг болсон. Тэнгүүт энэ шинээр энержи гэдэг компани тэр хөргөөд юу гэдэг байгалийн хийг LNG гэдэг технологиор ерөнхийдөө тээвэрлэдэг болгоод тэрийг авчиад нэг танк руу юулээд LPG болгоод тараад гэсэн үг. LPG гэдэг бол бидний хувьд нөгөө юу одоо газан билетик энтер гэж байдаг шүү дээ тий. Тэднэрт хэрэгэлдэг одоо газ руу шилжүүлж гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр чи нөгөө нэг тээвэрлэхтэй асар жижигхэн болгочоод авчиад тээвэрлээд өгч чинь гэсэн үг. Тэгэд энтэй холбоотой байгалийн хийтэй холбоотой компаниуд ашигтай ажиллах боломж бас сайн нэгээр нэмэгдлээ л дээ ойрох дорнодын асуудалтай холбоотойгоор энэ юу юм гэхээр энэ технологи дээр хамгийн өндөр одоо нийлүүлэлтийг хийдэг байсан Катар улсын Катар Energy гэдэг одоо улсын одоо компани байгаа. Тэгэхээр тэр компани нь одоо саяны Ираны асуудлаас болоод Иранаас цохилт аваад ерөнхийдөө нийлүүлэлтийнхээ 17%-ийг ерөнхийдөө нийлүүлэх боломжгүй болж хувирсан гэсэн үг. За энэ нь бол Азийн орнуудад бол маш хүнд тусаж байгаа. За тэгээд энэ компани тэгэхээр ямар ч гэсэн өөрийнхөө нийлүүлжсэн бараа бүтээгдэхүүний 17%-ийг бол нийлүүлж чадхаа болсон ба шүү дээ. Энийг засварлахын тулд 5 жил шаардлагатай гэж байна. Тэгэнгүүт яг одоогийн байдлаар энэ дэлхий дээр үүсээд байгаа тэр эрчим хүчний шортч гэдэг асуудалтай холбоотойгоор дахиад энэ чинь нөгөө нийлүүлэлтийн шортч ороод эхлэхээр эдгээр компаниуд ерөнхийдөө бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж таарна. Энд чинь ерөөсөө юуны асуудал ахгүй да. Эрэлт нийлүүлэлтийн хууль макро эдийн засаг явж байгаа хгүй хардна. Эрэлт нийлүүлэлтийн хуулиараа эдгээр компаниуд бол бараа бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг бол нэмэгдүүлнэ. Тэгэхээр өмнө нь явагдажсэн одоо тэр компани алж ирсэн ашиг орлогын хувьд бол санхүүгийн тайлан дээрээ өмнөхөөсөө ч илүү одоо ийм нэмэхтэй гарах боломж нь бүрдэж гин гэсэн үг. Тэгэхээр санхүүгийн тайлан дээр нэмэхтэй гарах боломж бол илүү их хөрөнгө оруулагчдыг татдаг одоо үндсэн гол одоо хүчин зүйлүүдийн нэг нь л дээ. Тийм болохоор шинээр энержи болон түүнтэй адилтгах одоо энэ одоо технологиг хэрэглэдэг компаниуд бол үнэлгээ өсөх магадлал бас байна л гэж харж байгаа. Тэгээд сүүлийн энэ юм дээр унж орж иж байгаа нь бол харин ч илүү боломжийг өгж байгаа гэж бол би бол хувьдаа харж байна. Тэгэхээр эдгээр салбарын компаниуд бол цаашдаа бас сонирхолтой байх юм болов уу гэж харж байгаа. За эрүүл мэндийн салбар гэдэг мэдээж дэлхийд дээр үүсэж байгаа асуудлаас болоод recession буюу за бид нар аль аль нийлэх хямрал гэдээ нэрлэж байгаа. За recession үүслэ гэж үзэх юм бол эрүүл мэндийн салбар өсч идэг. За эрчим хүчний салбар гэдгийг сая хэлсэн. Эрчим хүчний салбарт нийлүүлэлт хийдэг компаниуд гэж бас байгаа. Тэр нь юу юм гэхээр одоо нөгөө магадгүй энэ шинээр энержи гэдэг компани дээр тэр том танкнууд үйлдвэрлээд тэр танк гэдэг нөгөө юу шүү. Юм хадгалдаг савыг хэлээд байгаа шүү. Тэрийг үйлдвэрлэдэг, тэрийг нийлүүлдэг компаниуд олон нийтэд нээлттэй компани байх юм бол тэдгээр нийлүүлэлтүүд их болно гэсэн. Мэдээж энэ чинь нөгөө нэг илүү их нийлүүлэхийг зорино штэ компани эрэлт байгаа учраас. Тэгэхээр тийм компаниуд туслах одоо компаниуд маш өндөр өсөлтүүдийг үзүүлэх боломж байж идэг. Яагаад тэгэхээр тэдгээр компаниудын market cap гэдэг зүйл асар жижигхэн байдаг байхгүй. Тэгэхээр ийм нэгэнт том болсон компаниуд өслөөхэд 1-2%-аар ингээ хөдлөөд идэг бол тэр компаниуд чинь тодорхой хэмжээний нэг шин дийл хийх ч юм уу одоо шинээр энержид 10 ширхэг ийм том усан онгоц нийлүүлээд тэр нь тээвэрлэх боломжтой ч гэдэг юм уу одоо тийм юмны дийл хийхэд бол эдгээр компаниудын хувьцааны үнэлгээ бол буудаж идэг. Тэгэхээр тийм боломж бас байгаа юм болов уу гэж харж байна. За мэдээч урд нь би бас ярьдаг байсан AI-тай холбоотой AI-ыг одоо удирдах тэр одоо софтверийн асуудал. Тэр софтверийн асуудал бол стил дэлхий дээр яг хэн хийх үү, хэн нь илүү их давуу оролцох юм гэдэг одоо хүртэл одоо юу болоог байгаа. Тодорхой болоог байгаа. Роботик гэж за тэр юуны таксинуудыг жолоочгүй таксины асуудлуудыг мэдж байгаа хүмүүс. Тэгэхээр энийг удирдахын тулд зайлшгүй нэг софтвер хэрэгтэй шүү дээ. Тэр софтвер нь өөрөө AI-ийг шингээсэн. За магадгүй зүгээр одоохондоо л нэг амар боддог гэж хэлгээд таашаа. Гэхдээ ямар ч гэсэн хамгийн зөв шийдвэрийг тооцооллыг гаргадаг тэр софтверийг хөгжүүлэх компаниуд бол сонирхолтой стил хിവэрэ байгаа. Тэгээд би бас яг 2 жил ярьж байна. Тэгээд тэр хугацаанд ч гэсэн плантер энтер нэлээд дэше яваад байгааз. Тэгэхээр чин энийг шийдэж байгаа л компаниудын шийдэл нь одоо зах зээл рүү тэр өгж байгаа бүтээгдэхүүн үнэлгээ нь нэмэгдээд байгааг харуулж байгаа байхгүй. Гэх мэтчлэн иймэрхүү л одоо салбар юмнуудыг харж ийн да. Тэгээд хямрал гэж хэлээд байгаа тэр recession гэдэг зүйл тохиолдох магадлал нэлээд өндөрсөд ирвэл гэж зүгээр миний хувьд бол харж байна. Гэхдээ урт үргэлжлэн гэж бол мэдэхгүй. Энэ өөрөө бүр амар унах асуудлыг яриаггүй.
S&P 500 за ойролцоогоор нэг дээд нь 20% ч юм уу. За макста 30 орчим хувийн уналтыг хийх асуудал л ярьж байгаа. Тэр үед харин компаниуд сайн хямдардаг шүү л гэж хэлэх гээд байна л да. Тий. Тэгээд бас хүмүүс ч бас нөгөө нэг recession crisis хоёр бас ялгадаггүй те. Тэр асуудал. Тий, бас нэг нэрлэлтэй байгаа бид нар хямрал гэдэг. Тий. Монгол хэлэн дээр яг хямрал гэж шууд бид нэр хэлээд тах шүү. Тэгээ хүмүүс болохоор ингээд recession-ыг яг тийм амар юу гэж бас бодоод байт юм шүү. Тийм амар аюултай. Тэр чинь зүгээр л нөгөө хоёр улирал дараалаад GDP уналттай гарчвал recession гэж тайлбарлаад байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Crisis гэдэг чинь болохоор бүр эсрэгээрээ маш том хөрөнгөний зах зээлийн одоо эдийн засгийн хямрал гэж явагдаад байгаа. Тэгээ recession-ыг ер нь бол боломж гэж харах нь зүйтэй байх. Тэгээд энэ жил ч бас хамгийн том IPO залгах гэж байгаа. SpaceX 6 дугаар сард IPO гаргана гэж ерөөхдөө бол төлөвлөгөөтэй явж байгаа юм байна лээ. Хамаг материалуудаа одоо санхүүгийн зохицуулах хороо гэж гэдэг лөө SEC Securities тэгэж Америкийн юунд бол ер нь бол өгөөд гарахад бэлэн болж байгаа юм байна лээ. Тэгээд тэр бол хамгийн том бас ирээдүйтэй би бас компани гэж харж байгаа SpaceX-ийн хувьд. За SpaceX юу гэж байгаа вэ? За өнөөдөр одоо SpaceX-ийн хувьд өнөөдрийн байгаа технологи тэр туршлага бүх зүйлүүд чинь өнөөдөр баг NASA-д байгаагаас илүү хамаагүй тийм одоо хүчтэй илүү дэвшилтэд технологи нь SpaceX-д байгаа. За одоо тэгээд саяхан одоо энэ 2-7 хоногийн одоо энэ юу байла? Сарлуу дахиад Америкийн нэгдсэн улс NASA-гаас хүмүүс илгээлээ. 4 хүн илгээгээд сарыг тойруулж эргүүлжээд буцаад дэлхий дээр өчтөр буулгалаа. Тэгээд энийг харуул за одоо ер нь ирээдүйд за яг хайп авах салбар энэ юм биш үү дээ гэж ерөнхийдөө бол би бол харж байгаа. За хинэн төрүүлж ангарах гараг дээр хүрэх үү гэдэл тэгэл ерөнхийдөө бол явах бах гэж би бодож байна. За SpaceX IPO-го гаргах бах. За тэгээ IPO гаргахаараа бас хамгийн чухал бас яригдчихэж байгаа зүйл нь одоо хамгийн сонирхолтой нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татж байгаа нь ерөөсөө л сансарт дата центр барих гэсэн ойлголт явж байгаа. За тэр нь болохоор Elon Musk-ийн хэлж байгаагаар сансарт дата центр барих 5 дахин илүү юу одоо эдийн засгийн хэмнэлттэй байна гэж ярьж байгаа. За тэгээ тэрний яадаг вэ гэхээр за сансарт одоо угаасаа хүүтэн байгаа юм чи хөргөх систем нь маш сайн тэнд ажиллах боломжтой. За мэдээж яг дэлхийн яг хөрсөн дээр байхгүй учраас нарны панелууд тавихад тэн дээр чинь нарны эрчим хүчийг байнга өөрсдөө авч явах боломжтой гэж ярьж байгаа. Тэгэхээр ер нь дата центрүүд ингэж дэлхий дээр маш хэмжээгээр ийм өндөр өртөгтэй те эн чинь бүр хэдэн тэрбум доллараар ингэж барьж байхад SpaceX тэнд маш одоо хямд зардлаар сансарт ингээд дата центрүүд бариад эхэлвэл энэ компани ч өөрөө маш хэмжээний одоо орлого за энэ юу Nvidia тэр энэ хүмүүс Microsoft за Google Meta гэдэг энэ компаниудаас хамаагүй илүү чадвартай болчихж байгаа. Нэгдүгüүрт пуужингийн систем. За дээшээ явуулаад одоо нэг Starlink-уудыг гаргаад байгаа шүү дээ. Энэ туршилтуудаа бараг 7 хоног болгон хийдэг. Тэгээ энэ компани бол маш ирээдүйтэй гэж би харж байгаа. За гарч байгаа IPO хийж байгаа үнийн дүн хэд байла? 125 трлн доллар байлаа. Яг үнэлэх нь. За 1.5 ч гэж магадгүй би тэрийг сайн хараагүй маань. Тэгээд тухайн компани бол за ерөөхдөө яг хөрөнгө оруулалт хийнэ гээд авбал би бол ирээдүйн бараг 10 жилдээ юу Nvidia байтугай хамгийн түрүүнд бараг 10 трлн долларын зах зээлийн үнэлгээнд хүрэгч компани байж магадгүй гэж би бол харж байгаа. Тэгээд тэн дээр бол юм байна. За энэ жил гаргаж байгаа учир шалтгааны нь бол би яг хөвдөө бол тэгж хараад байгаа. Энэ жил гарч байгаа. За ингээд сансарлуу хүмүүс илгээгээд энэ мишн амжилттай болгочлаа тийм үү. Тэгээ ингээд чаддгаа харуулсан. Энэ технологи ингэж яаж байгаа юм бэ гэдгийг харуулсан. Хүмүүсийн анхаарлыг татсан. Тэгээд энэ жил ялангуяа одоо ингээд инфляц центр гээд яаж штэ. Ер нь бол
энэ асуудлууд яригдчих штэ. Тэгээд энэ хөрөнгөний зах зээл унчих чинь билүү. За унтсан байгаа үед нь энэ IPO-г гаргавал энэ бас хэцүү байдалд орно. Хөрөнгө босгох тал дээр гэдэг ч юм уу. Асуудлууд бас гарч болцсошгүй гэж би бол харж байгаа. За Elon Musk-ийн хувьд бол өнгөрсөн жил бол за SpaceX IPO хийх үү гэж хахад ер нь бол бараг хийхгүй ухааны гарахгүй ухааны ойрын бараг хэдэн жилдээ гарахгүй ухааны юм ярьжсэн боловч энэ жил гараад ялтчихгүй одоо тухайн компани дотооддоо хурал дээр хийсэн ч юм уу одоо шинэ бодлого боловсруулсан ч юм уу тэгээд IPO ерөнхийдөө бол нэн даруй гарах тийм хувьцаагаа олон нийтэд гарах нэн даруй гарах асуудал яригдчихэв гэж би бол харж байна. За тэгээд таны ярьжсэнчлээ эрчим хүчний би өмнө нь нэг хэдэн оруулж ирсэн нэг артиклууд байгаа. Тэгээд энэ дээр би гоё яриад явчих. Өмнө биччихсэн юм яах чинь үү те. За тэр чи айгу зөв шүү. Ер нь бид нар өмнө ярьжсэн сэдв одоо юу гэдэг тэр юмнуудыг эргэж харахгүй бол ерөөсөө back test хийж чадахгүй байгаа те. За энэ харагдаж байна уу те? Дэлгэц ширэлцэн. Тийм ээ харагдаж байна. За энэ болохоор миний 24 оны 11-р сарын 19-нд бичижсэн. Ерөнхийлөгчийн сонгуул болоод за 2-7 баг хонжсэн юм уу юу? Тэгээд Трамп ер нь бол ялалт байгуулж исэн. За тэгээд үүний араас ерөөхдөө commodity зах зээл илүү сонирхолтой болох юм байна гэдгийг ерөөхдөө бол энэ талаас нь өнцгөөс нь харж бичсэн гэсэн үг. За тэгээд ер нь бол яасан бэ гэхээр ер нь бол маш Трампыг гарч иж хахад маш их хэмжээний эдийн засагчид за хөрөнгө оруулагчид за шинжилгээ хийдэг хүмүүс за инфляц маш өндөр одоо Трампын он жилүүдэд инфляц өндөр болно. Ерөөсөө энэ хүний хийж байгаа бодлого, тарифын бодлого ч гэдэг ч юм уу, энэ геополитикийн нөхцөл байдал ч гэдэг ч юм уу. Энэ зүйлүүд ерөөсөө инфляцийг өдөөх тийм боломжтой байдаг. За тэгээд энэс шалтгаалаад commodity-ний үнэлгээ за тухайн үед ч айгүй хямд байсан. Тэгээд тухайн үед хямд байсан учраас за ер нь боломжийн цэг юм биш үү гэж ерөөхдөө харж бичсэн. За доор нь энэ бичлэгийн доор бол линкийг оруулчихъя. Тэгээд та бүхэн бүгдээрээ яг яагаад уншиж болно. Тэгээд энэ дээрээс бол харж ивэл би тухайн үед энэ Bloomberg commodity index гэж байдаг. Bloomberg commodity index ингээд commodity-нуудыг нэг ингээд багцлаад ер нь бол S&P 500 гэсэн үг. Гэхдээ commodity-нуудаар бүрдсэн. Тэгээ нэг юм багц benchmark index байгаа. За ерөөсөө commodity дэ үнэлгээ нийлэнхээрээ одоо тэ өсч ивэл энэ индекс өсч идэг, унживэл унжидаг гэсэн санаа. Ерөнхийдөө энэ индекс ямар үед өсч идэг гэхээр инфляцийн дохио байгаа мó эсвэл ямар нэгэн геополитикийн нөхцөл байдлаас болоод тухайн commodity-нууд өсөж таарч ивэл энэ индекс өсдөг. За өнөөдөр бид нэр харвал Bloomberg Commodity Index гэд хайвал за энэ дээр харагдж байгаачлан өнөөдөр за тухайн үед бичижсэн бичиж байх үед оруулж байх үед 97 тоо байсан. Тэгэхэд өнөөдөр 132 баг 30-40% өссөн ийм байдалтай харагдаж байна. За тэгээд үүний араас би бас нэг ийм артикл оруулж ирсэн. Ашиг их боломж гэдэг. Ерөөдөө ямар хувьцаанууд за ямар салбарууд илүү сонирхолтой байх юм. За энэ Трампын одоо энэ барууны нам гэж ярьж байгаа шүү дээ. Барууны намын үзэл одоо идеолог энэ ч өөрөө илүү уламжлалт одоо эрчим хүчний зах зээлийг илүү дэмжих те. Илүү за одоо ингээд зүүнний намынхан бол гарч ирэл юу яаж байгаа. Бид нэр илүү ногоон эрчим хүчийг дэмжин энэ салбарт хөрөнгө оруулна гэдээ яриад те. За уламжлалт за ерөөсөө энэ юунасаа газрын тосноосоо ерөөхдөө бид нэр хэдэн ер нь урт хугацаанд барыг салах юм байна. За энэ нүүрсээсээ барыг салах юм байна гэдэг ч юм уу. Тухайн зүйл ярьдаг бол барууны намынхан бол эксэргээр өнөөдөр болж байгаа зүйл өнөөдөр энэ хүртэл энэ зах зээл энэ бүх эрчим хүчний зүйл болж байгаа зүйлийг яагаас солих гээд байгаа юм бэ гэдэг л ерөөхдөө идеологичтэй консерватив үзэл гэдэг чинь консерватив үзлийн намын ер нь бол юг битсэн байгаа. За тэгээд эрчим хүчний стратеги ерөнхийдөө бол нөгөө нэг
юу гэдэг вүлээ? Нэг inauguration day гэдэг лөө нөгөө нэг тухаглах өдөр гэж ярьдэн шүү дээ. Ерөнхийлөгчийг шинээр гарч иж байгаа ерөнхийлөгчийг. Тухайн өдрөөр бол Трамп ч 2 цагийн баг илтгэл тавьж хахад за гол бас ярьж байгаа зүйл нь энэ үг байгаа да. We drill baby drill гэж байгаа. Энэ ерөөсөө л газрын төсийг л ерөөсөө ухаад олборлоо даяа. Тэгээд энийгээ бусдад зарья. Долларынхаа үнийг хадгалъя. Одоо илүү тийм юутай байлгая те хэрэгцээтэй байлгая гэсэн л утгатай шүү дээ те. Тэгээд ихэд бол байгалийн хий экспорт өснө. За байгалийн хий чинь уламжлалт зах зээлтэй орж байгаа. За энэ дээр сая дөрөвний таны ярьж ирсэн LNG энэ компани ярьжсэн. За Antero Resource гэдэг байгаа. За Antero Resource-ыг харвал өнөөдөр 37 тай байна. За тухайн үед бичиж хахад бол 20 тай байсан байна. За энэ дээрээс харвал нэг 70-80% өсөлттэй байна уу? 80% өсөлттэй явж байна. Тухайн үед бол нэлийн хямд байж таарсан байгаа. За цөмийн эрчим хүч. За энэ цөмийн эрчим хүч ер нь бол буцаад 20 за AI гээл те энэ томоохон технологийн дэвшил гарч ирснээс хойш цөмийн эрчим хүч буцаад илүү attractive болсон гэх юм уу? Яагаад идэх шалтгаан нь ерөөсөө энэ том дата центруудыг бариад ихсэн. Том дата центрууд маш их хэмжээний эрчим хүчийг ашиглана. За ер нь дэлхийн нийт эрчим хүчийн юу лээ? 1% дангаараа дата центрууд одоо ашигладаг гэж тийм судалгаа байна лээ. Тэгээд энэ том дата центруудыг шинээр барьж хахад маш их эрчим хүч хэрэгтэй. За тэгээд сэргийлэх эрчим хүчээр эн чинь одоо шийдвэрлэнэ гэдэг чинь маш өөрөө хэцүү асуудал. Дан ганцаараа сэргийлэх эрчим хүчээр. Тэгээд тийм учраас буцаад нөгөө нэг за Европт чинь юу унтраач эхлээд исэн штэ. Цөмийн эрчим хүчээр хийж байгаа цөмийн цахилгаан станцуудыг унтраагаал за ногоон эрчим хүчний юу руу орж байна, сэргийлэх эрчим хүч рүү орж байна гэд яриад байсан. Тэгээд энэ дата центруудыг барьж эхэлснээс хойш заримыг нь бараг ингээд буцаж ажилд оруулаад буцаад цөмийн эрчим хүч чи илүү юу юм байна, илүү efficient те энэ зүйлүүдийг хангахад илүү хэрэгтэй юм байна гэж үзээд ирэхэд илүү энэ төрлийн эрчим хүчний зах зээл илүү буцаад өсөх хандлага руу орсон байгаа. За тэгээд чухалчилжээр бол Америкийн нэгдсэн улсын эрчим хүчний сайдаар цөмийн эрчим хүчийг ерөнхийдөө бол дэмжигч Крис Райт томилогдсон. Трампын засгийн доор. Тэгээд энэ хоёр компани талаар би ерөнхийдөө бол бас ингээд сонирхолтой анхаарах хувьцаанууд гэдэг дээр бас бичиж оруулж исэн. За энэ нь харуул. За хэдэн үе өсөлт байна? За хараад. За энэ харуул. За тухайн үед энэ үед бол 42 тай байсан хувьцаа байгаа. 42 тай байсан хувьцаа. Өнөөдрийн 167 гэж байна. Маш өндөр өсөлттэй байна. За энэ бас Uranium Energy Corp гэдэг бас маш өндөр өсөлттэй байгаа бид нар харж байна. Цөмийн эрчим хүч буцаад 100% өсөлттэй. За бүр дээшээ all time high гэвэл 200% гэх мэтчлэн харагдаж байна. За тэгээд газрын тос мэдээж ойлгомжтой. За нарны эрчим хүчний компаниуд байна. First Solar гэд. First Solar өнөөдөр болохоор өнөөдрийн байдлаар 203 дээр байгаа маань. Тухайн үед бол 148 дээр байсан. За ерөөхдөө маш өндөр савлгаатай байгааг харж байна. Салхины за нарны эрчим хүч ч одоо сэргээгдэх эрчим хүчтэй ордог. Тэгээд энэ компаниуд дээр очих бас хөрөнгө нь илүү одоо хөрөнгө оруулалт нь илүү багассан байх магадaltaй. За нэг тиймэрхүү байна. Тэгээд би бас нэг биткойн дээр бас нэг зүйл хараад байгаа. За ерөөсөө нэгэнт одоо ингээ маркет ярьж байгаа нэг хүмүүсийн ярьчий те. Биткойн дээр нэг ажиглаж байгаа зүйл нь өнөөдрийн байгаа 73,000 ерөөхдөө айгүй хямд юм шиг харагдаж байгаа боловч ер нь надад өнгөрсөн 20 одоо энэ том одоо цикл байгаа штэ. Бидэнд энэ цикл их өнөөдрийн энэ бүх
одоо 22 оны сүүлээс одоо өссөн өсөлт одоо байгаа өнөөдрийн байдал хоёр маш их төстэй харагдаж байгаа. Тэгээ энэ дээр юу ашигласан бэхээр за логаритмик скейлийг насааж агаад энэ дээрээс би болохоор ер нь бол цикл нь ер нь айгүй төстэй байна л гэж харж байгаа. За энэ цикл нь хай руугаа төхөж ирж байгаа цикл энэ хоёр их төстэй байна гэж харж байгаа. Тийм байна тий. Тэгээд энэ хоёрыг ингээд харьцуулж тавихад болохоор маш төстэй. Ер нь бол уналт correction яаж орж ирж байгаа. За хаана одоо үнэ хадгалж байгаа хатгах байгаа. За яаж явж байгаа. За энэ дээрээс харуул бас энэ correction хүртэл маш төстэй байгааг харж байгаа. Бүгдээрээ хугацаанууд нь их ойрхон байна. тий, хугацаанууд их ойрхон. Яг тэр үед болж исэн нэг 10 20 өдрийн дотор өсөж байгаа юм шиг болоод унжижсэн тэр чинь ер нь бол наадхан дээр чи харагдал байна л да тий. Тэгээд энэ унж орж ирж байгаа correction хүртэл айгүй төстэй. Тэгээд энэ хугацаа уналтын хугацаа ч гэсэн айгүй төстэй байгаа. Тэгээд яг харвал өнөөдөр бид нэр энд явж байгаа нэг юм уналтын хэсэг дээр явж байгаа. Энэ бол correction хэсэг гэж бол би бол харж байгаа. Эндээсээ дахиж нэг цикл доошоо орж ирээд за ер нь 50,000 руу ер нь ойртох 55,000 хавцаа ер нь бол ойртох боломжтой гэж харж байгаа. За 55,000-аас доошоо орж ирээ. За мэдгүй хүмүүс бол ярьж илээ 45,000. За тэр хавцаа 45,000. Энэ хавцаа бол хамгийн биткойны ёроол цэг гэж магадгүй гэж харж байгаа. Гэтэ надад бол тэр ёроол цэгийг угаасаа барьж авах угаасаа ямарч тийм сонирхол байхгүй. Энэ ерөөсөө одоо ингэж нэг унж орж ирлээ гэж бодоход зах зээлийн нөхцөл байдал за энэ жил инфляц өсөөд үргэлжлүүлээ өсөөд ороод ирэх юм бол энэ бол мэдээж ойлгомжтой унж орж ирнэ. Тэгээд энэ дээрээс дагуулаа харуул бид нэр ерөөсөө айгүй хямдарсан байна гэж үзэх хэрэгтэй. Тэгээ хямдарсан биткойныг ч гэсэн бид нэр өмнөх одоо нэг дугаар дээр ярьж байгаа шүү дээ. 10 дугаар дугаар дээр ярьсан мөнгөний систем өөрчлөгдөж байгаа. Ерөөсөө ийм одоо ассетууд жинхэнэ нөгөө нэг ассетууд алт шиг дахин үйлдвэрлэж болдоггүй. Мөнгө шиг одоо өнөөдрийн байгаа доллар шиг биш, евро шиг биш, хязгааргүй supplyтай биш. Яг ингээд дахин үйлдвэрлэгдэж болдоггүй. Ийм хөрөнгө оруулалтыг хэрэгсэл. За тийм одоо ерөөсөө одоо биткойны чинь дижитал алтал гэж яриад байгаа шүү дээ. Энэ бүтээгдэхүүнүүд маш ирээдүйд маш одоо үнцэнд орно. Ягаад гэвэл өрийн циклээрээ харуул маш олон улсууд өрийн цикл маш төрийн одоо өөр маш хэмжээгээр нэмэгдсэн. За тэр нь одоо хэмжээлшгүй хэмжээнд одоо маш их хурдцтай өсөж байгаа. За тэрийгээ дагуулад мөнгө хэвлэгдэх үйл ажиллагаа угаасаа маш их явна. Мөнгө хэвлэгдэн за тэр өрөө дахиж санхүүжүүлэх мөнгө хэвлэгдээд эхлэх учраас хүмүүс ерөөсөө л одоо энэ фиат мөнгөний энэ юунд л эргэлзэж эхэлнэ л дээ. Яагаад ингэ мөнгө хэвлээд байгаа? Инфляц ч одоо юм байгаад байгаа гэдэг асуудлаар ярьж эхлэдэг. Тэр асуудлууд магадгүй ирээдүйн 30 жилд маш томоор яригдаад эхлэх үед биткойн за алт гэдэг энэ бүтээгдэхүүнүүд за энэ fixed asset-ууд ерөөсөө л гол үнцний хадгалаад одоо мөнгөний эсрэг хээж хийх бүтээгдэхүүнүүд болно гэж би бол хараад байгаа. Тэгээ тийм учраас биткойн ямар нэгэн за нэг том улсын юунд гарт ор байдаггүй, ямар нэгэн шууд зах зээл дээр шууд аваачаад зарчих боломжтой ликвид бүтээгдэхүүн тий. Тэгээ өөрөө тэрийг хадгалж болно. За тийм олон бас давуу талууд байгаа учраас би ерөөсөө унж орчиж байгаа энэ удаагийн уналт бол хамгийн сүүлийн бараг 100,000-аас доош тий 6 цифрээс доош байгаа үн байж магадгүй урт хугацаанд гэж би бол хараад байгаа. Тэгээд за 50,000 руу ороод ирвэл энэ бол маш том худалдаж авах дохио байж болно. За би тэгээ өмнө дээр ер нь бол удахгүй тэгээд зах зээл илүү сайн яваад ирэхээр ер нь буцаа сэрэх болоо. Тэгээд 100,000. За том банкуд бол 27 бол 28 оны төгсгөлд гэхэд заяа том банкуд JP Morgan эдэрхэд Goldman Sachs эдэр компаниуд биткойны зорилттой үнийн дүнг 250,000, 270,000 гэд ярьж илээ л дээ.
За тэгээ бусад компаниуд илүү наагур за 175 мянга 180 мянга гэж хардаг ч юм уу. Тэгээд ер нь бол энэ зах зээл энэ биткойн гэдэг зүйл одоо цаг явах тусмал үнэ илүү хадгална концепт энэ гаргаж ирсэн хүн нь тэ ерөөсөө 2008 оны уналтаас хойш хүмүүс чинь нэг юм centralized systemд ер нь бол итгэж болохгүй юм байна гэдэг одоо үзэл одоо бодлоос гаралтайгаар биткойн гэдэг зүйлийг зохиосон шүү дээ тий decentralized бүтээгдэхүүн гаргаж ирсэн байдаг. Тэгээд энэ дээр бол миний харж байгаа цэг бол ерөөсөө юу энэ том хөдөлгөөн ерөөсөө энтэйгээ ижлэхэн давтагдаж явж байна гэж би бол харж байгаа. Тэгээд ерөөсөө рун жорж ирэх үед нь за нэг бүх мөнгөө шууд нэг үнийн дүн дээр хийчихгүй шүү дээ. DCA гэж dollar cost averaging буюу шаллаж хувааж агаад тэгээ унах тоолонд ч юм уу нэг сард юм уу ингээд хөрөнгө оруулаад явах нь ирээдүйд маш их ашигтай. Тэгээд ч одоо бас санаа зовоохгүй тийм юу явж байгаа. Тэгээд миний хувьд бол яг биткойн дээр бол тийм байна. Энэ жилийн зах зээлийг унана гэж харуул энэ жилдээ лөвөө хийгээд дараа жилээс бол 100 мянга бол маш хурдан даваал тийшээ 150 мянга 170 мянга гэж явчих боломжтой л гэж харж байгаа. Тэгээ чамаг яг ингээд centralized, decentralized ярихаар угсаа нэлээд юм тайлбарламар болж байна л да. Одоо жишээ нь яагаад энэ заавал крипто гэж те бид нар ер нь заавал криптог сонгох шаардлага байгаа мó байхгүй мó тэрийг нь дагаад тэр крипто гэдэг блокчейн гэдэг концептсан дээр яагаад заавал мөнгөийг шийдэх гээд байгаа ч гэдэм юм. Асар том одоо асуултууд байдаг. Тэрнийх нь хариулт нь угаасаа байж байгаа. Тэгэхээр яг ярих нь айгүй их л байна. Одоо би жишээ нь одоо хаанаас эхлэхээ бол сайн мэдэхгүй. Жишээ нь төв банкны гаргах тэр одоо одоогийн гаргаж байгаа тэр мөнгөний систем өөрчлөгдөх гээд байгаа юм уу тий? Яагаад одоо тэр Америк нэгдсэн улс юу гэдэг юмыг CBDC гэдэг юмыг гаргахгүй гэж зарлаад байгаа. Тэрийнхээ илүү их одоо тэр хувийн секторт одоо гаргах боломжийг өгөөд байгаа. Бид нар үндсэндээ бол одоогийн байгаа энэ фиат мөнгөний системээс бол дараагийн энэ дижитал мөнгөний систем рүү бол шилжинэ гэдгээ бол ойлгож байгаа. Гэхдээ ямар төлбөрийн хэрэгсэл байх юм гэдэг одоо тэр нь бол одоо шийдвэрлэгдээгүй байгаа л асуудал шүү дээ. За биткойны хувьд бол хамгийн анхны гаргасан тэр концепт нь өөрөө супер учраас буюу тэр 21,000 ширхэг 4 жилийн халвын сайкл ч гэдэг юм уу. Тэгээд нөгөө майнинг хийж байгаа асуудлууд нь өөрөө маш одоо юу гэдэг одоогийн байгаа энэ нөхцөлд бол төгс нийцэж байгаа. Тэгээд нийлүүлэлт нь буурж байгаа гэдгээрээ тэр дижитал алт гэж хэлж явах шиг байна те. Тийм болохоор үнэн өсдөг ч гэдэг юм уу. Ийм одоо нөхцлөөр бол энэ биткойныг бол одоо хадгаламжийн хэрэгсэл болгож хүмүүс хэрэгжилж байгаа. Одоо төлбөрийн хэрэгсэл болгоод ашиглаж байгаа хүн байх юм бол магадгүй зүгээр тэнэг хүн гэж нэрлэгдэх бах тэр хүнийг. За тэгвэл энэний дараагийн тэр одоо төлбөр тооцооны хэрэгслийн асуудал бол үндсэндээ бол stable coin гэдэг юмар явна. За бараг л явна гэл одоо хэлчихье да тодорхойлох бах. Тэрнийх нь хууль эрх зүйн зохицуултыг энэ Америк нэгдсэн улс бол жишээ нь одоо баталчихж байгаа асуудал байгаа тий. Тэгэд тэрийг нь бус улс орнууд ч гэсэн өөрсдөө төв банк нь энийг хариуцна гэжсэн бол төв банк нь хариуцахгүй буюу хин дуртай нь ерөнхийдөө мөнгөний нэмэлт гаргаж болно гэдэг юм руу шилжчихэл байна л та. Тэгэд тэрний гол нь цаана нь мөнгөний нэмэлтийг ашиглахгүй бол угаасаа тэр мөнгөний нэмэлт хэрэггүй байгаа учраас одоо өөр нь зохицуулж гэсэн үг. Тэгэхээр хин хэрэглээтэй мөнгөний нэмэлт гаргана. Тэр өөрөө хязгааргүй их одоо мөнгө цуглуулах энэ боломжийг бол бий болгож байгаа. Тэгэхээр бидний дараагийн мөнгөний систем бол энэ рүү шилжих одоо боломж асар өндөр болоод эхэлж байгаа. Яагаад тэгэхээр тэнцээ нэг ус энийг хийгээд эхэлж штэ тий. Монгол ч гэсэн ойрхон байгаа. Энэ дээр бол яг хувийн хвшлүүд stable coin гэдгийг гаргах одоо тэр судалгаанууд бол хийгдээ явж байгаа. Тэгэхээр энийг маш хурдан ойлгосоо гэж хүсэж ин хүмүүсийг. Энэ бол магадгүй бидний дараагийн нөгөө 1990 онд биднэрт олдож исэн нөгөө одоо хөрөнгөжих боломж байсан бол stable coin-ийн асуудал ч мөн адилхан яг ийм боломжийг биднэрт яг нэгэн зэрэг өгж байгаа юм шүү гэдэг л санаа явж ийн л да. Тэгэхээр яг хөө би дараа нь бүр одоо сонирхол хүрүүлтэй яг энийг одоо stable coin хувийн сектор гаргах нь ямар давуу талтай ин гэдэг талаар лекц болгож одоо нэг дугаар бичвэл бас болж ил байна. Тэгэхээр
энэний яг уу зүгээр хийж байгаа гол санаа нь юу юм гэхээр тэр нэг цугласан мөнгөөр нь цаашаагаа дахиад хөрөнгө оруулалт хийж болдог буюу тэр нь нөгөө treasury гэдэг асуудал яригддаг. Treasury гэж юу хэлээд байгаа юм гэхээр за Америкийн хувьд бол өөрсдөө бол тэрийг болохоор засгийн газрын бонд гэж хэлчихэж байгаа. За манай Монголын хувьд бол энэ муниципал гэж хэлж байгаа. За хүмүүсийн municipal гэж ерөнхийдөө ярьдаг. Энэ одоо state bond-уудыг хөгжих боломжийг өгж байгаа. Хэрвээ энэ state bond-ууд хөгжих боломж бүрдчихэж байгаа буюу тэр хуулийн хууль эрх зүйн зохицуулалт нь хийгдчих юм бол хүмүүс өөрсдөө нөгөө улсын одоо юу гэдэг дэд бүтцийг шийдэгч гэдэг юм уу ийм чухал одоо төслүүд рүү хөрөнгө оруулалт хийгээд тэнцэнээс ашигтай ажиллах энэ боломж нээгдэх юм байна. Тэгэхээр Төв банк өөрсдөө эндээсээ зайгаа авж байгаа нь асар чухал. Төв банк хэрвээ энийг хэрэгжүүлэх юм бол CBDC гаргах юм бол ямарваа нэгэн цэг дээр очиод аль нэг одоо намын эрх мэдэл өндөр болж байгаа үед ч юм уу эсвэл Төв банкны мэдэл өндөр болж байгаа үед нөгөө тэр контрол хийх асуудал буюу одоо хүмүүсийн мөнгийг зарцаах ч үт юм уу те энэ боломж асар өндөр болчих учраас хүндрэлтэй ийшээ явахгүй гэдээ ерөнхийдөө шийдчихсэн байгаа. Энэ сүүлийн 5 жилийн хугацаанд асар олон ивентүүд болсон, асар олон уулзалтууд болсон. Улс орон болгонд энэ талаар ярьж исэн. Ерөөсөө зүгээр байсан гэж хэлж болохгүй. Тэгэхээр энэ дээр дандаа л нэг зүйл яригдчихсэн. Хэрвээ Төв банк ч томроод ах юм бол яах вэ гэдэг асуудал واخгүй. Төв банкаа улсын дийлхэ болчвол яах вэ гэдэг асуудал واخгүй. Тэгэхээр тэрийг гаргаж болохгүй байна гэдэг дээр бол санал нэгтчихэд байгаа. За одоо юу гэдэг илүү юу улсууд дээр коммунист системтэй байсан ч юм уу эсвэл байгаа энэ улсууд дээр бол Төв банк бас CBDC-г гаргах ёстой гэж бол үздэг. За түрүүний хэлсэн дээр нөгөө хүмүүсийн хөрөнгийг зарцаадгийн адилаар дахиад нэг юм том асуудал үүсэх нь юу юм гэхээр хэрвээ татварын орчинг өөрчлөлт эхлүүл яах вэ буюу хэрвээ би энд амьдрах юм бол тэдэн хувийн татвартай, тэнд амьдрах юм бол тэдэн хувийн татвартай гэдэг ийм нөхцөлийг бүрдүүлээд эхлэх юм бол энэ өөрөө бас дараагийн одоо хүндрэлтний эсрэг хийх үнэхээр аимшигын том зүйл болох гээд байгаа. Тэр нь болохоор одоо юу гэдэг юм бид нар яг энэ байгаа хэсэгтээ бол нэг 10% татвар төлж болно. Тинчээ үнэхээр гоё хот байгуулагдсан. Та тинчээ очиж амьдрах юм бол хэрэглэн дээрээсээ та өөрөө татвартай бол одоо магадгүй 30, 40%, 50% өгөх ёстой гэдэг ийм одоо англи хийгээд эхлэх юм бол олж байгаа орлогон дээр нь татвар биш байхгүй тэр хэрэглэн дээр нь тавьж байгаа татвар. Хоёр өөр зүйл шүү. Тэгэхээр хэрэглэн дээр өндөр татвартай байх юм бол би үндсэндээ хэрэглээндээ санаа зовдгүй хүн байх буюу баян хүн байх юм бол би гоё хотод очиод амьдарчих байхгүй. Нэг кофе авч уухаар 1000-аар авч уудаг Улаанбаатарт ч юм уу одоо 1100 одоо татвартаа 1100-аар авч хэрэгэлдэг байх юм бол тэр чинь гоё хотод 1500 гэхээр надад энэ дэр ялгаа үүсэхгүй гэсэн. Тэгэхээр мөнгөтэй байгаа хэсэг нь ерөнхийдөө тийшээгээ цуглаад эхэлнэ гэсэн. Энд чинь нөгөө татварын орчноор нь хүмүүсийг кластержуулна гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр ийм нөхцөл үүсчих юм бол цаашдаа яах юм гэхээр нөгөө кастинг систем гэдэг юм чи иргээ тогтоод эхэлнэ. Тийм учраас яг энэ мөнгөний системийг Төв банк бол захимжуулж болохгүй байна гэдэг үндсэн гол юм дээр бол дэлхийн санал нэгдсэн шүү. За энийг бол ойлгох нь нэлээд чухал. Яг нь энэ стейбл койнтой холбоотойгоор дараа нь энийг бас дахиад илүү сайн тайлбарлаж ярив. Тэгэхээр санал нэг байна. Ер нь бол крипто гэдэг зүйл бол угаасаа бидний ирээдүй байх бах. Гэхдээ тэр нь маш олон одоо ийм одоо олон төрлийн зүйл гэхээс илүүтэйгээр нөгөө хувь хүмүүс, хувь байгууллагууд нь яг өөрсдийнхөө л мөнгөнд тэмдэгтэр стейбл болгож буюу нөгөө нэгийг харьцах нь 1 гэдэг ratio-г нь бариулаад өөрсдийнхөө мөнгийг бүтээн тэр мөнгөөр нь мэдээж үйлчлэгээ бараа үйлчлэгээгээ аваад тэр нь солигдож байгаа тэрний цаана үүсэх одоо мөнгөний хоригдлолаар цаашаага тэр хөрөнгө оруулалт хийх боломжуудыг нээх болов гэж харж байна. Тэгэхээр энэ нэлээд том сэдв. Тэгээд тий дараа нь гоё юм юутай болгож харуулъя. Хүмүүст одоо яг тэр хурлууд нь ямар болж исэн, яагаад энэ шийдвэрийг гаргах болж байгаа юм те, яагаад криптог сонгож байгаа юм гэдэг ингээд концептуудыг бас тайлбарлах хэрэгтэй. Энэ блокчейн гэдэг систем биднэрт өнөөдөр юуг амлчаад байгаа хүн төрөлхтөнд те. Тэгээд тэрэндээс юу юуг нь одоо биелүүлчихэд байгаа. Тэгээд яагаад бид нар одоо шилжихгүй байгаа гэдэг маш том асуудлууд байна л да. Тэгээд тий тэгэхээр яг хөө шилжилт ороход бол хугацаа хэрэгтэй байгаад байгаа нь бол үнэн. Тэгээд үндсэндээ бас төлбөр тооцооны хэрэгсэл гэдэг дээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа нэг юм асуудал нь юу юм гэхээр тухайн газар нутаг дээрх бүх хүн зөвшөөрсөн үед бол тэрийг бол төлбөр тооцооны хэрэгсэл гэж авч үзнэ гэдэг ийм одоо мөнгө гэдэг зүйлийн одоо тодорхойлолт байхгүй. Тэр хүртэл айгүй асуудалтай. Одоо жишээ нь бид нар юу гэдэг
нэлээд одоо жоохон тийм настаа болж байгаа хүмүүст одоо крипто хэрэглэгээд ээж болохгүй байхгүй. Тэгэхээр чинь олон нийтээр бүгд ингээд хүлэн зөвшөөрөөгүй мөнгөнд дэмждэг гүйлгээний төлбөр тооцооны хэрэгсэл болгож ашиглах гэдэг шүү дээ. Тэгэхээр бид нар одоо шилжиж болохгүй байгаа үндсэн гол шалтгаан тэр. Тэгэхээр энэ бол одоо солигдох нь тодорхой. Угаасаа л хүндрэлтэн маш олон төлбөр тооцооны хэрэгслийг ашиглаж явж исэн. Дараагийнхаа үе рүү ороход бол бэлтгэгдээл явж байгаа. Гэхдээ тэр нь одоо юу гэдэг нь бидний амьдралд харна гэж хэлэхэд хэцүү, харахгүй гэж хэлэхэд хэцүү мэдгүй л байна. Тэгэхээр энэ эхлэлүүд нь бол тэр stable coin за илүү юун дээр тулгуурсан хувийн хвшлүүд дээр тулгуурсан stable coin бол гаргалгааны юм байна. За энийг хэрвээ хэрэгжүүлэх юм бол Америк нэгдсэн улс дахиад энэ доминанта дахиад хэдэн зуун жил барих боломж үүсэж байгаа. За тэр мөрний талаар бол эргээд ярилцъя те. За тэгээ тэгвэл хоёлаа ингээд энэ удаагийн дугаараа өндөрлөе. Тэгээ өнөөдөр бол хоёлаа за commodity зах зээлийг илүү сонгож ярьлаа. Энэ дээр байгаа хувьцаануудын талаар ярьлаа. За тэгээд биткойны талаар бас жоохон ярьлаа. Тэгээд дараагийн дугааруудад илүү бас stable coin энэ чиглэл рүүгээ бас яриануд хийвэл бас сонирхолтой гоё болох байх гэж бодож байна. Тэгээд та бүхэн бас ямар хуу зүйл бас сонсохыг хүсэж байна. Тэр бүхнээ коммент дороо үлдээгээрэй. Тэгээд энэ дугаартаа хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар уулзтлаа. Түр баяртай. За